За баярлалаа. Бүгдэнд өнөөдрийн мэндийг дэвшүүлье. Тэгэхээр Монголд сэтгүүл зүйн үндэсний сэтгүүл зүйн үүсч өгчсөний 113 жилийн мэндийг бас NTV телевизийн зүгээс та бүхэндээ бас дэвшүүлж байна. Тэгэхээр NTV телевизийн хувьд одоо яг 20 дахь жилдээ доктортой үйл ажиллагаа явуулж байна. За энэ хугацаанд бол мэдээж одоо нийгэм цаг үеийнхаа хөгжил, өөрчлөлтөнд нийцүүлээд тухай бүрт одоо тогтмол мэдээ сурвалжлагуудыг үзэгчдтэй, хэрэглэгчдтэй бол түгээж ирсэн байгаа. Тэгэхээр миний хувьд одоо сэтгүүл зүйн нийгмийн эерэг өөрчлөлтийг түүчилгэнэ гэдэг сэдвээр бол ихлэ танилцуулна. Тэгэхээр яг энэ сэдвээр бол мэдээж нэгдүгээр бол олон нийтийн итгэлцлийг сэргээх, за хоёрт нь бол шийдэл суурилсан сэтгүүл зүйг нутагшуулах гэдэг үндсэн юм хоёр агуулга бол одоо яригдах болно. За очих энэ. За одох энийг нь За NTV телевизийн хувьд одоо нийтдээ бол 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. За өдөр тутамд 13, 16, 17, 19 цагуудад за тухайн сэдвүүдээр бол мэдээ сурвалжлагуудыг тогтмол бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр NTV телевизийн хувьд мэдээний агуулга дотор нэг багтдаг зүйл гэх юм бол одоо сурвалжлагууд, хөрөг сурвалжлагууд байгаа. За энэ юу вэ гэх юм бол одоо яг нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, нийгэмдээ одоо сайн сайхныг түгээх хүрээнд хүмүүсийн түүхүүдээр бид бүхэн хөрөг сурвалжлагуудыг тогтмол өдөр тутмын мэдээндээ бол шингээж өгч ажиллахыг бол зорддог. За дээрэс нь одоо контентуудын хувьд гэх юм бол нийтдээ лавгийн таймгад улс төрийн ярилцлагын нэвтрүүлэг явж байна. За болцоо хөрөг ярилцлагын нэвтрүүлэг. За дээрэс нь яг үр дүнд суурилсан шийдэл олсон ийм эрен сурвалжлах нэг мөргөд нэвтрүүлгийг мөн бас сүлжээнд оруулаад бид бүхэн ажиллаж байна. За үүний зэрэгцээг бол бус гэдэг дээр бол тухайн цаг үетэйгээ нийцүүлээд тодорхой сэдвүүдийн хүрээнд хилцүүлэгт суурилсан нэвтрүүлгүүдийг бол одоо үзэгчдэд бол хүргэж ажиллаж байна. За бидний хувьд одоо NTV-гийн мэдээний редакц хэрхэн ажилтдаг вэ гэдэг дээр та бүхэн бол товчхон мэдээллийг хүргэе. Тэгэхээр бол өдөр тутмын сонинуудын бол өглөөний шуурхай гэж үүдэг яг үүнтэй адилхан NTV телевизийн мэдээний албал бүгдийг нь бус чухлыг нь гэсэн урайтай энэ хүрээнд өглөө бүрийн бол одоо шуурхай хурлыг бол хийж байгаа. За дээрэс нь мэрэгжлийн байх зарчмын хүрээнд их сурвалжийн төвшинг бол одоо заавал хангах ёстой гэдэг шаардлага шалгуурыг бол сэтгүүлчдэд тавьдаг. За тухайн өдрийн мэдээ сурвалжлагуудыг бэлтгэж байгаа тохиолдолд нэн тэргуунд их сурвалжийн төвшингээ бол хангах асуудал хөндөгдөг. За нягтлж мэдээлэх буюу одоо бас цахим сэтгүүл зүй мэдээллийн бол давлгаа хурцтай хөгжиж байна. Энд донд бол хуурамч мэдээллийн асуудал зүй ёсоор хурцаар хөндөгдөж байгаа. Тэгвэл NTV телевизийн хувьд оройн эфирээр гарч байгаа мэдээнүүдтэй бид бүхэн бол хоёр давхар хяналтыг бол тавьдаг. За нэгдүгээрт бол тухайн өдрийн гаргагч редакторын хяналт байгаа. Энэ бол мэдээж их сурвалжийн төвшинг баримтлах гэдэг юм уу, яг арга ажиллагаан дээр бол хяналтад тавьж байгаа. За хоёр дахь хяналт бол ахлах редакторын буюу одоо яг тухайн мэдээнд дэх баримт үйл явдлыг говьлж үгүй юу, хүний алдар нэрдэд халдж үгүй юу гэд энэ бүх хяналтыг бол давхар хяналтаар бол бид бүхэн оройн мэдэндээ бол өгдөг. За тэгэхээр ийм хяналттай байгаа. За үр дүн тодорхойлох, за мэдээ сурвалжлагын чанар, нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө, тогтмол хилцэж бодтой үр дүнд хүрэх одоо яг ийм зорилтыг бол төвшиж ажилладаг. Тэгэхээр их хэвтрүүлгийн сэдвийн бол ихэнд хэлсэнчлэн шийдэлд суурилсан сэтгүүл зүйг хөгжүүлэх нь манай NTV мэдээний редакц юм бол гол бодлого. Энэ хүрээндээ ч гэсэн бид бүхэн 7 хоног, сар, улирал, жилээр нь бол сэдвүүдэд төлөвлөж ажилладаг гэсэн үг. Тэгэхээр түрүүн бас эхний илтгэл дээр Улам орлогоо бол NTV телевизийн мэдээний цуврал сурвалжлагуудын хүрээнд хүүхдийн хоолны зардал нэмэгдсэн гэдэг ийм бас эерэг үр дүнг бол онцч тэмдэглэсэн. Тэгэхээр энэ бол манай бас 2024 оноос лээд тухайн жилдээ үр дүнд хүрэх зорилт тавьж ажилласан нэг бол одоо шийдэл байгаа. За тэгэхээр яг энэ чиглэлээр бид бүхэн 7 хоног, сар, улирал бүтэн жилээр нь сэдвүүдэд төлөвлөж манай NTV телевизийн сэтгүүлч бүхэн дотроо өөртөө нэг сэдв авчихсан үүнийгээ үр дүнд хүргэх, ямар нэгэн байдлаар шийдэлд хүргэх юм хугацаа тогтоочсон ажилтгаа ажиллаж болно. За энэ хүрээндээ бол NTV телевиз ерөнхийдөө 2024 оноос эхлээд яг энэ шийдэл суурилсан сэтгүүл зүйг, хөгжлийн сэтгүүл зүйг нутагшуулах энэ чиглэлдээ бол анхаарал хандуулж ажилласан. За энэ хүрээнд бол сая 2026-ны 2 сарын 12-ны өдөр бид бүхэн бас GTI сертификатыг бол авсан байгаа. Энэ бол мэдээж NTV телевиз зэм бүтээлүүд, мэдээ сурвалжлагууд, хэрэглэгчдийн итгэлийг даах бас нэг үнэлэмж болж байна гэж бол бид бүхэн бас үзэж байна.
За шийдэл суурилсан сэтгүүл зүг зөвхөн одоо мэдээ дамжуулахаас гадна асуудлыг шийдэхэд анхаарах, за мөн боломж гарц шийдлийг санал болгох, иргэдийн итгэл найдвар төрүүлж, иргэдийг хамгийн гол нь үйлдэлд уриалгах. За дээрэс нь иргэдтэйгээ эргэх холбоотой байж давтан сурвалжлагуудыг хийснээр бид бүхэн бол тодорхой асуудал үйл явдал дээр үр дүн бол үзүүлж чадна гэж бол үзэж байгаа. Тэгэхээр богино дунд урт хугацаанд сэдвээ төлөвлөж олон нийтийн анхаарлыг тухайн сэдвээс хөндөрүүлэхгүй байх нь бол бас яг сэтгүүл зүүн өдөртмийн сэтгүүлчдийн бас нэг анхаарах ёстой асуудлаа гэж харж байгаа. За энэ хүрээндээ згсэн шийдвэр гаргагчдаас тогтмол үр дүн бол нэхэж шаардах нь тухайн одоо бид бүхэн сэтгүүл өдөртмийн мэдээ бэлтгэж байгаа сэтгүүлчдийн хувьд мэдээлэлд өнгөрөх бус үр дүнг нь үзэх одоо гол үндэс юм а гэж бол бид бүхэн бол зорж ажилладаг. За тэгэхээр 2025 онд бид бүхэн нийтдээ нэг 10 сэдв дээр үйл явдал дээр тодорхой ахиц үр дүн бол үзсэн гэж үзэж байгаа. Энэ хүрээндээ бол тухайн 10 сэдвээр нийтдээ 77 мэдээ сурвалжлах цуврал нэвтрүүлгүүдийг бол хийсэн байгаа. За налахын замын гэрлэн дохио суйрлуулах асуудлаар бид бүхэн нийтдээ нэг 8 сарын хугацаанд мэдээ сурвалжлагууд бэлдээд 6 орчим мэдээ сурвалжлага бэлдсээд үр дүнд бол хүрсэн байгаа. Тэгэхээр энэ талаар бол дараа нь дэлгэрэнгүй яг кейсээр бол танилцуулна. За Дашчойлын хийдийн замын гацаа, за Говьлтай аймгийн Алтай сумыг тогтоо холбох асуудал, за скутерийн замбраагүй хэрэглээ, за керамзитийн үйлдвэргээд та бүхэнд бас энэхүү мэдээлүүдийг дараа нь дэлгэрэнгүй өгч болно. Тэгэхээр энэ керамзитийн үйлдвэрийн хувьд тухайлбал аваад үзэх юм бол 2025 оны 7 сарын 21-ээс эхлээд бид бүхэн энэ асуудлыг хөндөж сурвалжсан байгаа. Тэгээд Баянзүрх дүүргийн 11-р хороонд керамзитийн үйлдвэр байгуулагдсанаар тухайн нутгийн оршин суугчид амьсгалын замын өвчлөлт өртөх асуудлууд үүсэж байгаа учраас энэхүү асуудлыг цувралаар хөндөсний хүрээнд 25 оны 10 сарын 15 буюу 3 сарын дараа их тухайн үйлдвэрийг зогсоож нүүлгэн шилжүүлэх юм шийдвэр бол гарсан байдаг. За гэх мэтчлэн за 286 дугаар цэцэрлэгийн барилгын асуудал гэхэд аваад үзэх юм бол бид бүхэн бас жил давнан энэхүү асуудлыг бас сурвалжсан. 2024 оны 9 сард тухайн цэцэрлэг өнөөдөр үйл ажиллагаа доктортой явуулах боломжгүй байдал үүссэн шалтгаан нь барилгын хийцэлд эвдрэл гарсан ан цав үүссэн асуудал байна. Тэгэхээр хэдийгээр тухайн үедээ хэвлэл мэдээллийн салбарын байгууллагууд энэхүү асуудлыг сурвалжлаад мэдээлж байсан боловч цувралт үүссэн гэдэг үед нь мэдээлэлд орхисон байдаг. За тэгэхээр энэ телевизийн хувьд бол тогтмол сар тутамд тухайн цэцэрлэгийн барилгын асуудал юу болж байна вэ? За үнэхээр шийдвэр гарсан юм бол засах шийдвэр гарсан юм бол ямар компани засаж байгаа юм? За үнэхээр засвар үйлчлэгээ стандартын дагуу хийгдэж чадж байна уу үгүй юу гэд бид бүхэн бас тухайн цэцэрлэгтэй тухайн цэцэрлэгт хүмүүжж байгаа хүүхдүүдийн эцэг их ар гэрийнхэнтэй их холбоотой ажилласны үр дүнд 2025 оны 8 сарын 25 гэхэд энэхүү цэцэрлэгийн одоо засварын ажил бүрэн дуусч одоо хичээл хүүхдүүдэд хүлээж авсан байдаг. За тэгээд 179 дугаар сургууль, за дээрэс нь хариуцж халамжлах хөнгүү болсон хүүхдүүдийн асуудал, за тоглоомын талбайгүй одоо тодорхой дүүрэг хороодын асуудлуудыг бол бид бүхэн цувралаар бол хөндөж хүргэсэн байгаа. Тэгэхээр үүнээс яг богино хугацаанд болоод урт хугацаанд нэг 2 кейс дээр бид бүхэн бас илүү төвлөрч ярив. Тэгэхээр Налахын автозам бол одоо Улаастаагаас Налах хүртэлх нийт 20.9 км автозам 2019 онд ашиглалтанд орсон байдаг. За ашиглалтанд орж байх үедээ тухайн зам дээр нийт 5 газарт гэрлэн дохио болоод явган хүн зорчих гүүрэн гарцыг байгуулна гэж байсан боловч энэ ажил хийгдээгүй 6 жил болсон. 6 жил болж байгаа хугацаанд тухайн зам дээр өнөөдөр явган хүн зам хөндлөн гарах гарц байхгүй, гэрлэн дохио байхгүйгээс үүдээд маш их хэмжээний ославар гардаг болсон. За 2024 онд л гэхэд нийтдээ 4 хүн яг 128 дугаар сургуулийн харалтай газар яг нэг цэг дээр 5 хүн зам тээврийн осолд өртсөн байдаг. За тухайн үедээ юу гэдгийг иргэдийн зүгээс, эцэгчүүдийн зүгээс, сургуулийн зүгээс нийслэлийн автозамын хөгжлийн газарт энэ газар дээр яг энэ сургуулийн харалтай цэг дээр явган зорчигч гарах гарцыг бий болгож өгөөч гэдэг асуудлыг нийслэлийн автозамын газар нийслэлийн удирдлагууд, дүүргийн удирдлагуудаа тавьж исэн. За гэвч огт шийдээгүй 2-3 жил үнсэн байдаг. За үргэлжлүүлээд 2025 он гараад 4 сар дахиад яг энэ зам дээр нь осол гарсан. За энэ үед NTV телевиз яаж ажилласан бэ гэхээр за тухайн үйл явцыг сурвалжлаад араас нь албаныхнаас асуултыг нэхэж эхэлсэн. Яг энэ оршин суугчдын зүгээс, иргэдийн зүгээс удаа дараа хүсэл тавиад хахад яагаад шийдэхгүй байна вэ гэдгийг бид бүхэн яг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүст нь тулгаж хандаж эхэлснээр энэ асуудал дээр тодорхой анхаарал хандуулж эхэлсэн байдаг. За гэхдээ бас шууд шийдэгдчихээгүй. Яг энэ гарцын асуудал шийдэгдэхэд дахиад 8 сарын хугацаа шаардагдсан. Энэ хугацаанд яг NTV телевизийн мэдээний алба яаж ажилласан бэ гэхээр тухайн яг энэ Баянзүрх дүүргийн 128 дугаар сургуулийн орчим дахь эцэг эхчүүдтэй байнгын их холбоотой байж за тэднийг бол одоо юу гэдгийг мэдээлэлээр хангах. За төрийн байгууллагууд ийм шийдвэр, ийм асуудал дээр гацсан байгаа юм байна шүү.
За та бүхэн одоо ингээд дахиад ингээд юу гэдгийг акц өрнүүлээд шаардлага тавиад үйл явдлуудыг одоо юу гэдэг ийм шаардлагуудаа бол идэвхжүүлээч гэдэг хүсэлтүүдийг бас бид бүхний зүгээс өөрсдөө тавьж иргэдтэйгээ бол их холбоотой ажилласны хүрээнд за 2025 оны 12 сарын 10-ны өдөр үндсэндээ бол одоо энэ Баян Зүрх дүүргийн энэ Налаахын зам дахь 128 дугаар сургуулийн орчимд гэрлэн дохио байрлуулад иргэдийн зорчих энэ орчин нөхцөлийг бол хангаж өгсөн байдаг. Тэгэхээр та бүхэндээ бас яг энэ үйл явдалтай холбоотой нэг богинохон видеог бол хүргэе гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бол яг төрийн байгууллагууд яг ямар байдлаар хандж байсан гэдэг нь тодорхой болно. За тухайлах юм бол юу гэдгийг иргэд хэвлэл мэдээллийн байгууллагууд шаардлага тавих үед бид бүхэн шийднэ гэж хариултыг хэлдэг. Гэхдээ тодорхой 1-2 сарын дараа гэхэд асуудлыг мартчихдаг. Эргээд очихоор дахиад л бид бүхэн ярилцж байна гэдэг ийм хариултыг бол удаадаараа өгч байсан. За энэ дуун яаж байгаа вэ? Тэцэн ямаг бороо цаарах гэж. Ороо осол гарсан. Нэг осол нь болохоор ихний осол нь 10 сар энэ бага ирийн хурд асуулсан байгаа. Хоёр осол нь сая 25 оны 3 сарын 26-нд хамгаар ирийн хурдсан заман хөлтэй гарч байгаа. Нэгдүгээр иргэний машин зам тавьж, хоёрдугаар иргэний тавьж өгөөс одоо осол гарсан баг. Тэр үед өшгөл бодолтой зогсон хэдий ч нөгөө зам машин маань хурдтай явсан учраас бас хурдаас харуулж зам тавьж өгөөс үедээ хамгаар ирийн хурдтэй эдлэг төсөл үйлчлэг аваад одоо үйлчлэж байгаа. Гурав тусад мань сая одоо ингэ харамсалтай байгаа. 4 сарын 7-ны өдөр гарсан байна. Өчтөр хатан бич явуулсан энэ дагуу шийдэж байгаа гацаа гэж байна. Нэг гадаас асуухад нөгөө гадаа энэ хүн нутгийн энэ гадаа хариуцсан усууд ажиллаа хийсэн ажлаас гараа явуулсан. Ийм хариуцсан. Тэгээ аль болохоор яаж тайлж тэгэл бодчих. Бичиж байгаа ажлын урьдчилан хэлэлцээ. Тэр хөрөнгөө яаж хийх боломжтой тийм тэр гаргалаа гаргаж. Тэр хэсэг газар дээр иргэд яаж ихэн зорчвол ашиг талын жолоочноо цаанаас ирж байгаа одоо зорчигч чөлөөтэй харагддаг нөхцөлд бүгдөө их зор төсөл хийх үе надад хэлж байгаа. Ажлыг хийж хүсэж байна. Ямар ч байсан хязгаарлагдагч тавьчих ерөнхийдөө бүр гарсан шийдэл өгсөн байгаа. Одоо ойрын хугацаанд хэрэгжүүлэх одоо тэр удирдлагын бас удирдлагын төвийн цаг дээр ажилладаг хамтраад ямар нэгэн бүлэг авах гэж. Тэр ерөнхийдөө хамтарсан хамтлагийн шийдвэрлэл явах. Байлаас талаа одоо За яг тэгэхээр та бүхэн бас харсан баг төрийн байгууллагууд асуудалд яаж ханддаг вэ гэдгийг бол тод жишээ бол энэ. Бид бүхэн шийдэх гэж байгаа, хуралдаж байна гэдэг агуулгуудаар асуудлыг тайлбарлаад ингээ мартаад орхичдаг асуудал байгаа. Тэгэхээр үүний араас бид бүхэн хэвлэл мэдээллийн салбар сэтгүүлчд бол тогтвортой араас нь өөхгүй нэхэж шаардах тодорхой шийдэл гаргахыг бол одоо шаардаж сануулж явах бол зүй ёсны одоо яг бид бүхэн үр дүнтэй шийдэл суурилсан сэтгэл зүг бол хэвтүүлэх гол үндэслэж харагдаж байгаа. За тэгээд яг энэ хүү үйл ажиллагааны хүрээнд үндсэндээ бол нэхэж сурвалжсан за ослын статистик мэдээллүүдийг бол одоо сэтгүүлчнэр бол гаргаж тавьсан. За дээрэс нь иргэдийн дуу хоолойг бол одоо маш эрчимтэй бол бүх сувгаараа бол хүргэж байгаа. За албан тушаалтнуудын тайлбарууд одоо хэр үр дүнтэй вэ? Хэр одоо хэрэгжиж гин үү? За дээрэс нь дахиад хэрэгжилт иргэдийн шаардлага гэх мэтлэнгээр бид бол ийм давтан сурвалжлагуудыг хийснээрээ одоо тухайн асуудал дээр 8 сарын хугацаанд бол тодорхой шийдэл бол гаргаж байгаа. За гэхдээ бид бүхэн бас зүгээр шууд энийг бас орхих болохгүй. Учир нь гэх юм бол 2026 онд тухайн Налаахын авцаан дээр 5 байршил дүүжин гүүрэн гарцаа барина гэдэг ийм шийдэл танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ үнэхээр бодитоор хэрэгжих үгүй юу гэдгийг ч гэсэн одоо яг шийдэл суурилсан сэтгүүл зүг бид бүхэн хөгжүүлэх гэж байгаа бол энэ асуудлын араас бас дахин нөхөн сурвалжлах зайлшгүй бол шаардлага бол тулгарч байгаа. За дараагийн танилцуулах кейс бол энэ Говьалтай аймгийн Алтай сумын асуудал. Энэ бол ерөөсөн маш богинохон хугацаанд олон давтамжтай мэдээ сурвалжлагуудыг хийсний үр дүнд шийдэлд хүрсэн нэг юм кейс байгаа. Тэгэхээр ерөөсөө 4 хоногийн хугацаа одоо NTV телевизийн хувьд нийтдээ 14-өөс дээш тооны мэдээ сурвалжлага контентуудыг бол яг энэ
асуудал дээр бол бэлтгэж хүргэсэн. Үүний үр дүнд ч гэсэн 4 хоногийн хугацаанд шийдэл бол гарсан гэж хэлж болно. За тэгэхээр Говьалтай аймгийн Алтай сумын хувьд төвийн эрчим хүчний системд холбогдоогүй. За нөгөө эмнэлэг сургуулиуд нь ямар ч тоггүй. За тодруулах юм бол одоо эмчнэр нь утасны гэрэлд цагийн тариагаа хийдэг. За сурагчид нь бол утасны гэрлэлээр самбараа гэрэлтүүлж хичээлдээ ордог ийм байдалтай байна. Тэгэхээр энэ телевизээр бол 2025 оны 12 сарын 8-ны өдөр анхны сурвалжлагуудыг бол олон нийтэд хүргэсэн байгаа. Тэгм мэдээж энэ сурвалжлагууд бол бас тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрээс нь захим орчинд олон нийтийн бас анхаарлыг бол татсан сэдв болсон. Хэлгүй байна, тоггүй байна гэдэг бид нар гэртээс боддог хүүхдүүдийн сурах хэрэгтэй зөрчгүй байх ёстой учраас ингээд ямар ч орчинд өөрсдийнхөө ажлыг хийгээд ингээд одоо тасан төвтэй амьдарч байгаа гэсэн. Ослоо тралд дооса. Ослоос. Юуч. Хүүхд маань нэмж зөвшөөрөх юм байна. Тэгээд өнөө өндөр хараад хүүхдээ аваад өнөөс бодлоо тавьсан ашиг нэмэлтээр болсон. Тэгээд тогтоолч нь байнгын хөтөлбөрийн мод тэгээд болсон шүү дээ. Яг л. Тэр одоо бидний Лондоншод нэгошод дахиад яваад стратегийн чухал ажиллагаанд учраас эрчим хүчний асуудлыг ерөөс шийдэх хэрэгтэй. Алтай айлстай эрчим хүчний систем компани ядтай олон эрчим хүчний компаниас захиалгыг нэрэлдэг. За дараагийн слайдыг харуулъя. Тэгэхээр энэ дээр яг сэтгүүл зүйн арга ажиллагаа яг яаж явагдсан бэ гэдэг дээр бид бүхэн. За 2025 оны 12 сарын 8-ны өдөр бол яг үр дагаврыг хүртгэсдийн бүлгийн сурвалжлагуудыг бол ингээд нөхцөл байдал газар дээрээс нь очиж сурвалжлагуудаа бол танил олон нийт цацсан. За яг маргааш өдрөн бүрөө 12 сарын 9-ний өдөр бол албан тушаалтнуудаас нөхцөл байдлыг бол тодруулсан. За тухайн үед бол юу гэдгийг эрчим хүчний төрийн нарийн бичгийн яамны төрийн нарийн бичгийн дараа 50 бүхийн хувьд Говьалтай аймгийн Алтай сум тогтвортой эрчим хүчээр хангагдж байгаа гэдэг тайлбарыг бол өгч ирсэн. Нэг өдрийн өмнө одоо бид бүх нөхцөлийг сурвалжлаа шүү дээ. Тэгэхээр хэвлэл мэдээлэл буюу одоо цахим орчноос мэдээлэл огт аваагүй байна гэж харагдаж байгаа юм. За дээрэс нь Говьалтай аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүдийн хувьд энэхүү асуудлыг бол мэдэхгүй байна. Судлаагүй гэдэг ийм тайлбаруудыг бол өгч байсан. За тэгээд 2012 оны 25 оны 12 сарын 9-ний өдөр иргэд болоод за дээрэс нь Говьалтай аймгийн сэтгүүлчнэрийн хувьд олон нийтийн зүгээс бас дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж энэхүү үйл явдлыг бол одоо шийдээч гэдэг асуудлыг бол шүүмж тавьж ирсэн. Олон нийтийн дэмжлэг бол орж ирсэн. За харин яг нэг өдрийн дараа буюу 12 сарын 10-ны өдөр дахиад бид бүхэн улс төрчид шийдвэр гаргах эрхмүүдээс тайлбар авсан. Энэ үед юу хийж өгнө вэ гэхээр улсын хурлын засгийн газрын гишүүдийн хувьд бол мэдээллийг үзсэн, нягтлж байна. За бид бүхэн энэ дээр анхаарна гэдэг ийм хариултуудыг бол өгж байсан. За тэгээд 2025 оны 12 сарын 12-ны өдөр эрчим хүчний яамнаас мэдээлэл хийгээд за бид бүхэн 1 сарын дотор Говьалтай аймгийн Алтай сумыг эрчим хүчээр хангана гэдэг ийм одоо шийдлээ бол танилцуулсан байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тодорхой асуудлын араас улс суурьтай дээрээс нь давтан сурвалжлагуудыг хийх. За үүндээ бас олон нийтийн дэмжлэгийг авсан тохиолдолд ямар үр дүнтэй шийдэлд хүрч болдгийм бэ гэдэг бас нэг жишээ бол яг энэ Говьалтай аймгийн Алтай сумын жишээгээр бас та бүхэнд танилцууллаа. Эцэст нь бас дүгнэж хэлэхэд ерөнхийдөө бол өдөр тутмын мэдээний сэтгүүлчнэрийн хувьд бид бүхэн зүгээр мэдээлэлд өнгөрөх бус за тухайн барьж авсан сэдвээ ямар нэгэн байдлаар үр дүнд хүрэхийн төлөө зорж ажиллах давтан сурвалжлагуудыг хийгээд шийдэлд хүрэх нь бидний бас ажлын нэг гол үнэлэмж сэтгүүлч хүний бас үнц нь орж байна гэж хэлж болмоор байна. За ингээд анхаарал татсан баярлалаа.